Засгийн газар болон ерөнхий сайд хөрөлсөх рүү одоо асар их дайралт дээр нь ойлгомжтой. 20-30 жил дийлдэхгүй байсан Мянган-Баярын 13 лицензийг хүртэл хурааж чадсан байна. Арын сайхан хангааг там болгож байгаад хөрсөнд орохыг нь ухаад дуусгасан байх. Гэсэн ч орхон гол улаанаараа усаж байгааг зогсоож чадлаа. Дээр нь Өмнөгов аймагт дураараа дургиж дун чөмгөөрөө лэмбдэж байсан хужаа нарын хамсаатнуудын 10 лицензийг цуцалж чадлаа. Одоо хужаа нараас асар их мөнгө зээлсэн эзэд нь өмдөндөө шээс алдна. Хил амтай юм гэдэг хизээ нэг цагт наждаа эдэлнэ гэж энэ. Одоо тэд хөрсөхийг унгааж бодвол буцаад дураараа дургиж дун чөмгөөрөө лэмбдэх боломжтой. Үүнийхээ төлөө тэд хөрсөх рүү дайрж эхэлнэ. Дайраад жихэлж гисэн. Өчигдрөөс эхлээд олон нийтийн сүлжээгээр үүлэн өслөө өрчин ардчаагаа алдсан бизнесмэнүүд дарга нарын бүксийг долоож эхэллээ хэмээн чарлаж эхлэв. Манангийн тоодгор хаян хэрван телевизийн хойморт тогтогнож засгийн газар хувийн хвшил рүүгээ дайрах нь хэтэрлээ. Энэ Монголыг чинь олигархууд чинь чирч яваам шүү. Хөрөлсөх улс орныг самарч байна гэгчлэн орилж эхлэв. Одоо тэгэд ойлгомжтой үсттэй. Олигархууд сандралдаж байна шүү дээ. Тэгэхээр хөрөлсөх зөв юм хийж байна гэсэн үг. Ерөнхий сайд цэрэг хөдлөх тухай ярьж болохгүй гэж бас донгосч байна билээ. Одоо тэр лицензийн цуцлагсан газар руу чинь сүрэг сүргээрээ нийн жанар дайрна. Тэд бол цагдаа нарт ч дийлдэггүй балмад хүн сүрэг. Хатуу самар гэгддэг зандаагүй инх бол хүртэл тэднээс айсан үг унгааж байсан. Тэнд чинь харин цэрэг аримч нь хэрэг болох байх шүү хөрсгөө. Танаа засгийн газар зөв юм хийж байна. Монгол Ардын нам ард түмэн рүүгээ гал нээж айр мэлгээж байсан. Одоо олигархууд руугаа айр мэдгээхэд ард түмэн ёстой ч буруу шахахгүй. Хууль бол хууль. 30 жил хуулийг самарсан олигархууд хуультай улаан нүрээрээ учирч байгаа нь энэ. Дуйлан шугааныг чинь бид чад хатгаараа дарж өгнө. Ажлаа хий, эрхээ эдэлж, хуулиа биелүүл.